Байцгаана. За та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. За манай гэр бүлийн зүгээс өнөөдөр талархлын тухай ярилцсан. Ерөнхийдөө манай гэр бүлийн зүгээс тасрахлаа ярих байгаа. За хэдүүлээ талархлын тухай заавал төвчөө ярьцгаа. Тэгээд хэдүүлээ ямар талархал хэлдэг вэ яадаг вэ гэдгээ гоё хэлээч за. Юу талархдаг вэ яаж талархдаг. талархал гэдэг зүйл маань хамгийн одоо эерэг энергийг бий болгодог. За тэгээд талархаж ийн гэдэг маань тухайн зүйлийг өөртөө бий болгохын төлөө өөртөө одоо татж байгаа таталцлын хууль гэж байдаг те. Боб Проктер гэдэг үний бий болгосон таталцлын хуулийн талаар ерөнхийдөө ярих гэж байна гэсэн үг. За тэгээд энэ талаар яагаад хүн талархах ёстой вэ гэхээр орчлын ертөнцид ерөнхийдөө бид нэр ямар энергийг ямар зүйлийг одоо хийлгэн тэр зүйл нь бидний амьдралд эрдгээ гэж үздэг таталцлын хууль гэж байдаг те. За таталцлын хуулийн талаар бол Нууц кинон дээрс гардаг, Нууц гэж номон дээрс гарч байгаа. Мөн Ронда Берни хүч гэдэг номон дээрс гарч байгаа. Жо Италигийн ухамсараас ирээхүү гэдэг номон дээр бас гарч байгаа тийм ээ. Бид хоёр маш олон сургалтууд суусныхаа үр дүндчдэр энэ уншиж судалсныхаа үр дүндчдэр таталцлын хууль гэдэг зүйлийг маш сайн ойлгосны үндсэн дээр гэр бүлээрээ бас талархлыг хэлж сурж байгаа. Тэгээд хүүхдүүдээ хүртэл энийг ингээд багаас нь зааж сурахыг хичээж байгаа. Тэгэхээр таталцлын хууль нь ямар учиртай вэ гэхээр яг орчлын ертөнцид эерэг энергийг түгээх буюу за мэдээж нэгдүгээр нь яг талархах хэрэгтэй, хоёрдугаарх нь affirmation буюу зоригжуулалтыг хийх хэрэгтэй, гуравдугаарт нь яг төсөөлөн мөрөөдөх хэрэгтэй гэсэн юм зүйлсүүд байдаг. За тэгээд дараагийнхаа бичлэгэндээ бусдыг нь бусад сэдвүүдээр бас яриад явах байгаа. За өнөөдөр жишээлх юм бол ямархуу талархлуудыг бид нэр хэлдэг вэ гэдэг талаар ярив. За манай хоёр хүүхэд талархал сурж байгаа тийм. Миний талархал хэл сурж байгаа тийм. Одоо талархал хэлдэг лээ. Хизээ ямар талархал хэлдэг вэ? Манай чи хизээ талархал хэлдэг лээ. Тэр талаараа Хаал идэгтэй талархал хэлдэг тийм. Нэг нь бас нэг нь бас онтхта талархал хэлдэг. Яг зөв. Бид яг хоолны ширээ тойр сууж явахдаа болон ерөнхийдөө унтахтаа бүгдээрээ талархлаач хэлээд affirmation-ыг хэлээд зоригжуулалттай хэлээд унтдаг байгаа. За талархал дээр юу хэлдэг вэ? Тэрийг хэдлээ хүмүүст хэлж өгье. Миний охин юун талархдаг вэ? Миний хүү юун талархаж сурж байгаа лээ. За тэр талаараа хэлээд өгөөрэй. За аав нь хэлж. Аав нь хэлж. Аав нь? Тийм үү? За бид нар болохоор ер нь бол яг байгаа амьдралдаа бүх зүйлд ерөнхийдөө талархаж сурж байгаа гэж хэлж байна. Ер нь бол бид нар чи талархал гэдэг зүйлийг ямар нэгэн байдлаар одоо юу гэдэг нэг амжилт гаргахтаа ч юм уу те хин нэгнээс тусламж авсан үедээ ч юм уу баярлаа гэж хэлдэг бол ер нь энгийн амьдралд өдөр тутамдаа ер нь байгаа бүх зүйлдээ талархах ёстой. Талархам маш зөв зүйлээ гэдгийг ухамсарласан учраас бүх зүйл дээр л талархаж сурч байгаа. Жишээлбэл юм хоол идэхтэй болохоор ерөнхийдөө бид нэр идэж явах хоол унттай байгаадаа талархаж байна те. Гэр оронтой амьдрах, гэр оронтой байгаадаа талархаж байна. За өөр идэг юм уу? Их мэдээлэлтэй. За миний охин талархаж. Миний охин талархдаг лээ. Аяхтаагаа талархаж байна. Миний уятаагаа талархдаг лээ. Тэрхүү. Амьд байгаадаа талархаж байна те. Тийм ээ. Өөр миний охин чи зөндөө хэлдэг шүү дээ. Хэлэхгүй юм уу? Хэлж заалж. Тавч. Ихтэй байгаадаа талархаж байна те. Эвэтэ өөдөө талархаж байна. Ийм хөөрхөн хүүхдүүдтэй байгаадаа талархаж байна. Ийм сайхан гэр бүлтэй байгаадаа талархаж байна. Чи юу талархаж байгаадаа талархаж байгаа лээ? Хангалаа. Мөрөлийн самбар дээр юу тавьсан байгаа лээ? Миний Чи гүлэгтэй алхаж байгаадаа талархаж байна. Бас би нөгөө том болоо ханхуу болно гэж талархаж байна. ийм мандаг. Талархал маань гэдэг нь яг шашны зам үйлүүд биш гэдэг. Тийм талархал гэдэг зүйл ер нь яг энгийн хүмүүсийн хувьд бол заавал бид нар одоо шашин шүтдэг хүмүүс ч байгаа, шүтдэггүй хүмүүс ч байгаа. Манай гэр бүлийн хувьд ч гэсэн яг ингээд аав ээжгээл дагаад одоо үгүй мөр гаргах ч үгүй юм уу те ямар нэгэн байдлаар ингээд шашны зан үйлүүдээс нь ингээд хийдэг бол яг ингээд бүр өөртөө ингээд бүр шүтээс үсгэлээд ингээд айхтар их тийм байх шашин.
нэг хөгөөд ядаггүй. Тийм. Тэгээд зүгээр талархлаа зүгээр нэг амьдралын нэг үйл явдал болгож хийдэг. Тэрнээс биш ямар нэг одоо шашныг дагаж дуурайж байгаа ч юм уу те тэгэж ойлгочвол бас болохгүй. Тийм зүйл юм лээ. Заавал тийм шашны зан үйл биш. Ер нь яг л бид Хүн нэр болгоны хийх ёстой. Тийм, Тийм өөрөө нэг өөрснөө. зүйлээ гэдэг утгаар нь манай гэр бүл яг гэр бүлээрээ хийдэг байгаа. За тэгэхээр бүгдээрээ гэр бүлээрээ гоё талархал хэлж сураарай. Өөрөөсөндөө аз жаргалтай сайн сайхан амьдралыг бий болгоё. Одоо орчлын ертөнцийн таталцлын хуулиар өөрсөндөө эерэг энергийг татъя гэж үсэх юм л дээ. Талархлын өдөр тутамдаа хийж хөвшөрөө, зуршил болгоорой. Тэгээд эцэгчүүд маань ер нь өөрсдөө талархлыг одоо энэ бүх зүйлсийг хүүхдүүдэд багаас нь хийж сургах юм бол хүүхдүүдийнхээ ирээдүйн амьдралыг хүртэл бүх зүйлийг нь талархалтай сайн сайхан болгож одоо хүмүүжүүлж, сургууль байгаа маш том үйлс хэрэг юм да тийм учраас та бүхэн тэгж уриалъя. За баяртай дараагийн хамтлагаар уулзцгаая. Таалагдсан бол Дараа уулзцгаая. таалагдсан бол лайк, шеэр, коммент, лайк, subscribe дараарай. Баяртай.